аймгийн аварга малчин мянган багийн Нимагийн цоодол сүрэн аймгийн аварганд ирсэн байна. Тэгээд аймгийн аваргаас өргө танилцуулахгүй юу? За ингээд Тариалан сумын мянган багийн малчин Нимагийн цоодол сүрэн байна. Миний ээж одоо Чулуун гэдэг юм байна. Хонхоо молдоо нөхөн Чулуун. Тэ. За тэгээд миний бид нэр одоо ах トゥ дуулаалаа. Тэ. Тэгэд ихч нүдээс нэгч маань Жимби Аярзан гэдэг айлын эхнэр Сэрнэд мэд гэдэг юм байгаа. Тэ Аярзан гэдэг хөргөн ах маань аймгийн алдар туяач аймгийн аварга малчин хоёр хүн байгаа. За тэгээд дараагийн нэгч Тариалан сумын мянган багийн аварга малчин Найдан доржийн эхнэр Уланбаяр гэдэг юм байгаа хоёр дахь. Бас аймгийн алдар туяач аймгийн аварга малчин. За таны дараа би аймгийн аварга малчин цоодол сүрэн. Тэн миний дараад одоо ганц хэрэгтэй буян гიშг гэж аймгийн алдар туяач бас малчин юм байгаа. Эхнэр нь Артгийн Кишгтог. Дараа нь 3 нэмэгтэй байна. 3 нэмэгтэйг хамгийн том нь энэ Харкравагийн мөнгө жаргалын эхнэр Дэлгэрийн мөнгө жаргал. Дэлгэрийн мөнгө жаргалын эхнэр Тамжид гэдэг юм цэцэрлэгт ажилладаг. Багш. За нөхөр нь болохоор бас малчин. Бас аймгийн аварга малчин. Бас морь үйдэг тийм залуу байгаа. Дараа нь одоо дараагийн нөхөр эмнэлэгд нэгдсэн эмнэлгийн төвөгтийн тасгийн төвлөгч Тогтгойр гэдэг. Нөхөр нь Фүрвэ шийдвэрт ажилладаг Фүрвэ гэдэг залуу. Тэгээд дарааг нь утхан дүү болохоор юу цэцэрлэгийн багш. Нөхөр нь аяндаа юу эрчимд ажилладаг. Бас манай Тариалан сумын Жамсрынгийн Хадват залуу. Тэ адуу нуурт 2 жилийн үлдсэн 2 жилийн үлдээ дахиад наашаар ирээд аагаад олон жилийн үлдсэмнэ. Бараг 20 жил. Агаан гэмга ага шоур хаддаг газар. Хошоо холоо одоо ямар айлд байх вэ танаа? Хошоо холоо урталтай харалда манай хөргөн ахын дээр Жимбийн Аярзан гэдэг айл байгаа. Дуудалт нь гацсан талд нь бас Баагдаа гэдэг айл байгаа. Тэ. Тэг хоошоод авахлаар Көкад манай хадмах адуучин дурж. Дээш агаан гэвэрнэд минь дээшэр клас санжиргалын жоожа басан гэд. Тийм үсүдэ. Тийм үсүд холоо хошоо үлдсэн. Өөдлөд агааны кнэл бол их гэж. Малыг бол хуцтэкийн соёлоор. Тэгэл малыг 2 жилийн дотор хуцтэкээс сольж авах бол мал 90 чанарчхад таарав. Энэ олон аварч байна. Манай шилэн бөксэс л дээш иргэдэн тэл орол тэл дээш. Манад 6 гэрсэндээ 6-оос ороод 19 жил болж байна. Мандла малчныг 19 онд олсон. Алтан дээлийн нэлийг 2020 онд. Аймгийн аварга 2021 онд олсон. Найз нөхөд болол ах トゥ болол тэлэн аав ээж талаас тийм малчин малыг бол мална гэдэг бол түмнээс юугаар малж байгаа. Найз нөхөд аав ээж лэн ах トゥ гэж жоохтан дэл хамжаа хавсрал айлам тавал хэжил малд шүү дээ. Мал малхад ирэн хатуу. Ирэн дэлэн малыг бол олон жил одоо тепчээр юутаа малж байгаа. Тэсэр тепчээртэй малж байгаа. Одоо байгалийн ганцуудыг яаж даван туулж? Тэ байгалийн гамшгийг одоо ямар янзтай шуурган цасан юутгэл юм болно тэнийг л одоо даван туулал малыг малж байгаа. Тийм манайтай айл олон жил үлдсэн. Энэ манайд санжахаас харагддаг залыг олон жил үлдсэн манайтай айл. Бас нэлээд олон жил манай дэм тус болж өгсөн. Тэгэд эшас күнэмт авч күйгшүү худап жөөжсэн. Надаагаас энэ манай энэ аав ээжэднэр бас тэгин гизааж өгчээсэн. Аав ээжийн заавар зарчлагаагаар маллаад одоо идэвхтэй ингээд нэр күнд аваад хань төхрөө гэж. Тэгэд аав ээждээ баярлаад нэдэрвэтлээ энэ хөргөн ахнуудтай баярлдаг бас. Тэ. Манай нэг дүү одоо баруун талд үйлдсэн дээр одоо манай бодмал хайлаж яд юм бас. Тэ үеийн гიშгээс бол. Тэгэл талаас нэмт ах トゥ хаусра хамжаал бид нар малжилаа гэдэг малыг.
Sun jil olacağına da holleresirsin hem taktıydı. De bayırlılar hiç. Ya nutkin oğlu sultan sun jilin bayırı men türge. За надыг Пүрвийн алтан цэцэг гэдэг. Бид нар одоо аав ээжээс 10 хуйлаа. Манай аав одоо 80 настай буурд байгаа улаан гомд. Манай ах дүү манай том ах 2000 жил хавж ав гэдэг хүн байгаа. Бизнес хийж байгаа. Түмэн дэмбэрлэгч хоёулаа манай том бэргэнэгч. Тэгээ дараагийн ах дүүнэр битэн улаан гомд байд юм аа. Тэгээд Баттулга хаан эхнэр Бимба гээд эгч бит хоёр л хөдөө явдаг мал дээр. Бараг 17 8 жил ажиллаж байгаа. Бит хоёр одоо 16 оноос гэр бүл болоод тэндээс одоо өнөөдөр хүртэл мал малж явж байгаа бит хоёр. Манай амбил зургуулаа одоо 4 хүүхэд дөрвөл нь ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд сурцгаадаг. Том хөө маань одоо мигмөр сөрөнгээд 11 дугаар анги. Дараагийн охин оюун 9 дугаар анги. Дараагийн оюун чимэг гээд 5 дугаар анги. Тэгэд бага охин Одон туяа гэдэг одоо 5 дугаар анги сурагч. Харин тэр талаар бас нөхөр ит хоёр одоо аль болох чанар тоод нь анхаарахгүй дандаа чанарт нь анхаардаг. Тэгээд биднээс энэ ээж аавынхаа мал малж насаар нь зүтгэсэн энэ хөдөлмөрийг одоо бас яг энэ шиг нь ээж аав шиг ингэж малж өсгөх чинь ээж аавынхаа нэр хүндийг гаргадаг гэж бид хоёр одоо ингэж малын юунд анхаарахгүй тоод нь анхаарахгүй дандаа чанарт нь анхаарч явд юм аа. Тэгээ цус сэлгнэ гээл манай хүн цаанаас авч ирэл тавьдیں۔ Энэ усамгэн тараалын сумын уугуулгын шүн магалдан имэгд хүмбана насан далан өнгөрсөн настаа одоо алуу 3 жилийн цэргийн алуу хаасан цэргийн алуунд бас муу явж байгаагүй онцуудагч бэлтгэл оптер гэсэн юмар халагч ирээд төвнөөс ороод өргөлж ханьяктаган амьдраад ягаад энэ тоянэгдэлд кэвэлдч түгажүүлла туурч туужүүлла цэцка тос сүүч машаанд жүүлла малмалла хоньмалла арай адуумалсан бүгд маллаад 7 хүүхэдтэй 4 хүүхэд малдар юмна ерэг бараг сумаа эмгэн аварга малчид боллаа. Хоёр залуу гэрлүүлж гаргасан хоёр залууд хуйлаад нь тэмээ. Давхармоосто дан дугуйта давхармоосто пургон гэж бодоод амьдртан гэдэг тэмээ гэсэн. Тэгээд тэмээ ачаад би бол насаар нь тэмээ ачаад малсан. Зарим жилд говьнийгээд үйлдэж ялаа. Зарим жил хоор төргөнөр нүгээд үйлчээлээ. Малж ялаа. Сум аймгийн авраг. Аймгийн алдар туу яаш боллаа. Мөр урлаа. Эмн говь ялгаа. Хоор төргөн. Ийгээд одоо мөр кэт төрүүс 10 удаа төр авс. Тэгээд аймгийн алдар туу яаш болсон. Таны одоо тэр алдартай төрүүлжсэн морьнд нь ямар юм гэсэн мөр байсан? Халтар алдарга олон жил урлаа. Одоо хүүхдүүд бас морьд байна. Одоо энэ цумын 100 жилийн үед зарим хүн мөр их наснамор оруулна, зарим хүн даагаар оруулна. Би бас өөрөө морьтой байгаа. Удаагаар морьнд хүүхэд болдож өгдөг. Тэ насанд өндөр гарсан өөрийн морьнд хөшгөрхөн байгаад ч гэсэн бас нэг жоохон би хаад нэг жаахан юм тулгуураа нэгээд морьтайгаа оруулж чадхан байгаад. Яг хүүхдүүд бүгд морьтой. Цуг адуутай. Тэгээд хүүхдүүд одоо дор үрдэн цуг малтай малгоо тэгээд тус-тустай ажиллангаа сайхан амьдарч юм да. Тэгээд энэ хүүхдүүд бас нууцуг усаа сэлэг, бэлчээр сэлэг миний арга туршлагаар одоо игээд нүгөө суугаад одоо малаа нэрхтэй хүндтэй эмсэд нэрлээ суухлаа өртөө сатта өргөө чочоод явахлаа малтай хөрөнгөтэй хайхт явах юмгүй. Миний амьдарч яасан цагийг бодоход хүүхдүүд сайхан амьдарч юм да. Энэ жилийн хувьд болохоор манай төрөлх нутаг энэ тараалан сумын 100 жилийн ойникэний баярны адамдан күн болгон Күйкд болгоно энэ ард иргэн холойрын ахт бүгд ирж оролцаасай. Сайхан надараа морик сайхан уралдаж сайхан надараа манай сум бол урсгал уссаата тарай удаасаата хадлан саата манай сумд бол бүх амьдрал байгаа. Тэгээд энэ элгараны камглан төрлөрөн төвшин намглан сайхнууд ингэж надараа манай нутгийн ард иргэд гэж би өрөөж яана. За баярлалаа тав хүнд.